За хай зүрхнүүд та бүхний маань хүсэн хүлээсэн чөтгөрийн дурлалт хосууд анимегийн 2 дугаар бүлэг эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн ерөнхий ивент тэтгэгчээр ийм гоё хүүдээ зардаг, бас ийм гоё фигюр зардаг, бас ийм гоё подволк зардаг Cairo Store аниме дэлгүүр хамтран ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ Facebook хаяг руу чат бичээд асуугаарай хөрхнүүдээ. Юкийн дандаа эндээс хүүдийг авдаг шүү дээ. Ингээд эхэлцгээе. Хүү байж. Subscribe дараад, лайк дараад амар гоё сэтгэгдэл бичвэл зөндөө их баярлалаа шүү. За, эхлэл хэсэгт маш олон чоннууд бүр маш олон чон бүгд уралдаад байгаа мó яагаад байгаа нь тэгжаад гинт хүн болоод хувирчдаг. Улаан үстэй, саарл цагаан үстэй хоёр залуу одоо л өшөөгөө авна гэд эхэллээ. Харин юу зүүдлээд байгаа мó яагаад байгаа нэг модны хайжууд өөрийг нь ямар нэгэн хүн Эва гэд дуудаад зүүдэндээ ч тэр нэг модных нь навчинд хүрээд сэрэхтэй мэдээж нөгөө яга өрөөндөө унтлагын хувцастайгаа сэрнэ. Хажууд нь Канато, Лайто, Аято 3 цусыг чин сорё, ёстой өглөө хатлаа гэд гурван талаас нь сорж авахгүй үнэн өрөвдөлтэй. Юуи нэрээ нэгдүгээр бүлэг дээр аман цангаад байна гэж хэлээд дууссан да. Нэрээ л аман цангасан юм бэ лээ шүү. Цус сорогч энэ төр болоогүй. Ингээд энэ хэдийн хичээлдээ явах цаганч болоод замдаа бүр ядаргаатай хэрэлдээд маргалдаа байж идэл машин гинэт бүр онголдоод осолдоод наадын тэгсэн чинь тэр цаана дөрвөн залуу зогсож байна. Энэ дөрв бас цус оргич. Тэгсэн нэг нь Юиг Эва гिचгээд алга болчдөг. Гайхаал хараад амрах гэтэл юу ч угаасаа сониуч замтай болохоор өлөв долов хийгээд яагаад намайг ер нь Эва гэдэг ам болоо гэж гайхаалж идэл нэг талаас нь нэг залуу гарч ирээд дахиад нэг бүр дахиад ч нэг залуу гарч ирээд тэгээ юун гурван танихгүй залуу вэ гэл айгаал зүхтжээд л урдаас нь нөгөө Юиг Эва гэдээсэн саарлстэй айгүй дайггүй цус сорогч гараад ирсэн. Тэгснээ шууд өөрлөг ойртууланаа тийм. Юуи тэр үед ухаан алдаад сэрэхэд нөгөө 6-гийн гэрт биш шал өөр танихгүй газар сэрээд бүр юу вэ би чи одоо хаанагаа болоо гэд асуухад хідэн цус сорогчд гарч ирээд чи өстөг байх ста газраа л байна чи бол Эва гэхэд юу Эва би чи Юуи та нар хүн андуурч мэн хайрлаа гişнэс. Тэгээ нөгөө 6 цус сорогч руугаа явах гээд за ямартай ч эднэрийг танилцуулъя за энэ дөрв бол Мукамигийн ах дүүс буюу энэ нь Азуса, энэ бол Коу, энэ бол Руки, энэ бол Юма гэд дөрүүлээ. Гэхдээ ядчил 6 цус сорогчд соруулснаас 4 байсан нарийн дээр айлгүүдээ те. Та нар юу гэж бодож байна? За тэгээд хөөрхийн амтан зүхтах боломжгүй болохоор эндээ байх харуулдаг. Хамгийн гол нь чи Эва бид Адам болно гэд сонио ойлгомжгүй юм яриад байдаг. Удахгүй учир нь гарах бах өө. Юуи харин гэхдээ би энд дайсан ч тэнд дайсан ч ялгаагүй соруулын үедээ гэхэд тэд нар шиг сэжгийн юмнуудтай битгий бид нарыг харьцуулаад тэдрийг бодвол бид нар сэтгэл хөдлөлөө хянаж барьж чаддаг өөр цус сорогч шүү гэл нэг өрөөнд оруулаад бодлоо зэгцэлгээд үлдээчлээ. Нөгөө талд Аюуто бүр шэтима нэр гамбрыг хаанаас чаагаад олсонгүйгээд Канато бол хоолой хатаад өглөө энэ төр айгуу дураараа Юуи харин тэр эдийг унтцсан байх гэж ёстой гялс зугтах гэсэн биш нөгөө Рукид баригдаад дарваатлан түлхэж аамч. Тэгснээ бүр бид нарын тэгж их хүсэж исэн Эва энгийн нэг хүн байна гэж ёстой төсөөлсөнгүүгээд цусыг нь сорлоггүй яахав те. Харин энэ үед нэг сонин сарсан багвахай цонхон дээр нь харж байгаа дүр зураг гардаг. Юуи дахин зүүдэндээ нөгөө модтай газар Эва гэдэг нэрээ сонсоод сэрэхт нь бол унтлагын хувцтай бас хинэнч сольсон байгаа бүү мэд. Бүгд босоод хоол ундаа идэхэд бол Сакамагигийн ах дүүс шиг биш за бүр маш гоё уур амьсгалтай дулаахан яг л гэр бүл ийм байдаг бахтаа гэд гайхширмаар дотн ах дүүсэдэг. Тэгээ бүр Руки өөрөө хоол ундаа хийдэг ажилсаг цус сорогчж байх шиг удалгүй бүгд хичээлдээ явах гэтэл Юуи бас өөрийгөө явна гэж бодоод гуяа алгатахад нөө чи үлдэн цусаа хангамжаа. Яагаад гэвэл тэнд Сакамакигийн ах дүүс байгаа. Өнөөдрөөс эхлээд нэг нэгээрээ бүгд чамайг харна гэд Азуса эхний өдөр Юуитэй үлдлээ гэж. Азуса харин Юуид нэг чухал зүйл харуулъя гэж дагуулж яваад маш олон хутганы ком харуулдаг. Бүр харуулаад ч зогсохгүй эднэрстэ бүгдээрээ миний эрдэнэс гэснээ нэг хутгийг нь аваад яг одоо чи намайг хутгалаач гэд галзуу юм шиг юу айгаад айсандаа гарын зүсээд Азуса зүсүүлчээд бүр амар баярлаад гинэт багынх нь явдал бодогдноо.
Азусаа багтаа маш их хүүхдүүдэд дээрлэхүүлдэг, зодуулдаг хүүхдтэй ажил дээ. Ингээд дүрмийн дагуу Азусаа Юигийн цусыг нь сорно шүү дээ. Ямар гоё чихэрлэг амттай цус бэ? Эвагийн цус ийм л байх ёстой доо гэсэн шиг. Юи бол хичнээн би Эва биш гэж хэлсэн ч зогсохгүй штэ. Энэ үед харин сарсан багвахаа цонхон дээр нь сууж байгаа харагдтiin. Азуса бол Юи чинь харьяаста таалагдж эхэлж яах ч нэ. Аятайхан дамшиг шүү. Би л хэвээр Адам болно гэд гол нь яг энэ Адам гэж хин яг юу болоод байгаа юм мэдэхгүй. Ингээд Юи мэн ус засанд орж байхдаа Азусаага бодож модостой яанч гээд ан тий. Тэг гаднаас Юма орж ирээд Юи бүр хичээд хүүе Юма кун би шалдан байж тээ. Би чинь бас эмгтэй хүн эдэргээд нөгөөх нь бол юусоо тоохгүй. За чиний нан нүцгэн биеийг би хараад яад юм. Алцганалгүй хурдан гараад иргээд өөрийнхөө цэцэрлэг рүү дагуулж яваад тэг тэндэн янз бүрийн нарийн ногоо, помидор энэ төр тарьдаг. Цус сорогчд хоолгүй байсан ч амьдарч болох хэдий ч ингээд ногоо энэ төр тарих дуртай. Тэглээч бид нар ингээд анханасаа цус сорогч байгаагүй хүн байсан штэ гэдэм да. Тэг юу гайхаад хүүе та нар хүн байсан юм уу гэхэд аманд нь жижигхэн үрлэн помидор хийгээд шууд цусын сорилгүй л яхавт. Юу зүхтах гэсэн ч чадахгүй бүр цонхтой хэсэг рүү шахаж сорж энтер. Энэ үед харин Юмагийн баг байсан үе гарнаа. Юма багтаа мөн адил хүүхдүүдэд маш их дээрлгүүлж дарамтлуулдаг, цодуулдаг байсан. Тэгээ тэр үед түүнд нэг хүн туслаад гараа өгч байгаа хэсэг гарч байна. Юи харин Юма царуулаад ухаан алдсан сэрээд энэ үед нь Юма өөрийнхөө нандин зүйлээ өгье гэснээр бүр амандаа нэг йотон зууцсан. Тэгээ амаараа Юи йотонгоо өгчлөө гэж. Манай дөрөв тэгээд яава ивэ Адам сэрэг шинж байна уу? Дахиад илүү их хичээх хэрэгтэй гэд ярилцаад тэг Коу гаднаас айгүй гоё цэцгийн баглаа аваад орж ирвэ. Цэцэгч бас гоё л да тий. Юу итэл бүр баярлаа. Ямар гоё юм өстой сайхан үнэртэй байна. Баярлаа гэд хариуд нь юу надад өгөн нэзтэй гэд мэдээж цусыг нь сорох гэд байхад нөгөөх нь үгүй энэ төр алцганаал угаасаа соруулт юм бийж. Мэдээж тэл дүрмийн дагуу Коу уурлаад шэм Неко чан дэстэ сайхан зан гаргаад ахад өөрийгөө юу гэж бодоод байгаа юм гэснэ цэцгээ булааж аваад бүр газар дивслээд шууд юуийг боогоод түлхэж унгаад дээр нь хараад цусыг нь сороосгий. Зүгээр л цэцгээ аваад илдгээр суруулахгүй те хохнээ. Тэг сэрээд нөгөө хэд байгаа өрөөнд ороход Коугаас босн бүгд байлаа. Коу харин ажилдаа явсан гинэ. Коу ч бүр од айдол юм байна хүү. Удалгүй цус сорогч айдол Коу чирээд юуийг өрөөнд ороод хэлэх юм байна гэд. Тэг өрөөндөө оруулснаа товч тайлаад өг. Товч тайлж чаддаггүй гэд. Юуи товчийг нь тайлж өгөхөд бүр нурууных нь ард нь амар том сорив байх нь гайхаад асуухад би ч амд нэг үлгэр ярьж хүү. Төрсөн цагаас хойш үргэлж ганцаараа айдаг байсан хүү гаднах ертөнцийн талаар юу ч мэдэхгүй. Тэндээсээ гарахад асрамжийн газар очисон. Тэнд хоол унд өгч, хувцас хунар өгдөг байсан ч гэсэн тараншаанаас илүү аимшигтай амьдрал өгтөж байсан. Тэнд дээдсүүд хүүхдүүдийг боолчилж, зодож хүчрхийлдэг байсан. Тэндээ Коу одоо байгаа энэ ах дүүстэйгээ таарлцсан учраас маш их баярлдаг гэсэн. Тэгээ энэ хэд маань бүр хасрамжийн газар танилцсан юм бэ нэлээ. Ингээд юу өрөөндөө очиж амрах гэхэд надтай хамт миний өрөөнд унд гээд за тэгээ шүүнд бүр Коу хар дараад нөгөө бага насныхаа юмыг зүүдлээ зайлуул юуигийн гар марын татаа дайсандаа л тэр энэ үед бас сэтгэл өвдсөн. Харин нөгөө сарсан багвахаа нисэн ниссээр энэ яг юу сарсан багвахаа юм бүү мэд. Руки юунийш талаар юм бодоод маш их зүйл бодож байгаа харагдана. Тэгснээр Руки гинэт юуи дээр ирснээ форум өгөөд хувцас соль хичээлд явъя гэд. Тэгээ сургууль дээр очиход бол Режи таарад пүүстэ хайцсан бол гэсэн чинь энэ хэдэн носон дарцагнуудтай байсан ч байх шиг чиний өөр нь хаана ах биднэрт огт хамаагүйгээд тоохгүй дүрсгээд лайта харин би ч чаа ёстой муухамаа Аята бол чамайг их хайсандаа гэхэд Каното гэд нөгөө сэжгийн хүүтэн царайт чамайг өстой хизээч өршөөхгүй цус сорогчч биш юмнуудтай нийллээ энэ төр заван гаршуун бүр. Шүү ол мэдээж шатан дээр гүлээж байхад юм яриад хөөй нийт зайлаад өг гэд. Тэгээ нийт гэдэг нь болохоор боловсралгүй юу ч хийдгүй хүнийг хэлдэг. Бүр дээгүүр нь давж гараад Коу харин айдол болохоор октод зүгээр байхгүй. Энэ үед Субару гарч ирээд чи өстө биднийг орхилоо. Үнэхээр тэд нарт цусаа соруулж байх чинь чиний сонголт юм уу гэж амар уурлаад тэгээ юу ч хариулж чадахгүй бүлтгнээд энэ үед Коу гарч ирсэн. Юуийг заавал хариул Сакамакигийн ах дүүсийг сонгох уу эсвэл биднийг сонгох уу гэд энэ хоёр бүр юуигийн цусыг ээлжилж сороод үнэн зовцсон. За одоо манай дөрөв цус сорогчийн баг нас нь гардаг заяа.
Азуса, Юма, Руки, Коу энэ хэд бүгд асрамжийн газар өссөн бүр яг төрсөн ах дүүс бол биш. Асрамжийн газраа яах аргагүй үнэхээр хэцүү байсан учраас бүгд орох гээд цухтаад баригдаад тэгээ үхтлээл зодуулаад ийм жоох хүүхдүүдийг тэр дээцүүд гээд байгаа заваа юмнууд нь бүр яг малд хамгаалж байгаа юм шиг төмрийг галд хийгээд уулаан болгож байгаад хамгаалсан. Тэгээ маш их өвдөлт, шаналл, тарчлалыг мэдэрч үхэл амьдралын ирмэгдэр байхад нь энэ хэдийн яриад байгаа тэр Адам гэж яриад байгаа цус сорогч ирээд авраад дөрүүлэнг нь цус сорогч болгосон юм байна лээ шүү. За одоо үед харин Юи салганаж явж яагаад яг шатнаас унах гэхэд азар Юма барьж аваад тэгээ бүр тэрий авч адил шүүдэ тараад тэгээ Юма харин шүүд Юиг тэднэрийнх биш биднэрийнх шүү гэдгийг мэдрүүлэхийн тулд хажууд нь шууд цусын сороод тэгээ харин шууд шүү бол алхаад орхио авчдаг. Тэгээ алхаж байхдаа багынхаа дурсамжийг бодно. Тэгээ шүү бол хичнээн баян айлын хүүхэд байсан ч маш их ганцаарддаг. Энэ үед нь Юма ирээд түүнтэй маш сайхан харилцаж байснаа өөрийнхөө тарьсан айлнаас хүртэл өгж байсан. Тэгээ жоохондоо гэхдээ Юма арайч энэ залуу биш байхаа гэж бодоод байдгийн шүү бол уг нь бол мөн штэ. Гэртээ ирээд Юи дээр Руки ирээд цусыг нь сорох гэснээр шууд болоод өөр өрөөнд орчтیں۔ Тэгээ бүүндээ хоол идээд байжсэн чи Руки гинт Юиг бүр чирч гулдчаад жижигхэн харанхуй өрөөнд оруулаад цусыг нь сорчоод эндээ эсэгтэй бай гэд бүр илт уурлаад тэгээ нөгөө гурван бүр гайхаад Юид ингэж яага хандаад байгаа юм бэ? Юу болоод байгаа юм гэхэд Юид бүр үнэхээр хитрхи зөөлөн хандж гин бид нар өстө Адам болохын төлөө үүнээс илүү хатуу чанга байх хэрэгтэй. Цусан хангамж бол цусан хангамж гэд тэгээ энэ үед мэдээж манай Аюуто ирээд Юиг аваад явчихлаа яахавт. Тэгээ нөгөө гурван бүр Руки рүү дайраад энэ өрөөнд ингэж хориог байсан бол Юиг алдахгүй байсан. Одоо тэр Эва Адам бүгд хударсан. Аюуто бүр үхнээс амар саналаа. Яаж намайг орхиж чадчихна гамбраа гэдэл цусыг нь сороод яах аргагүй харамлаад байгаа нь илт байдаг. Тэгээ нөгөө гурав харин Руки гинт өөрчлөгдөөд ийм сонин ойлгомжгүй зан гаргаад байгааг нь үнэхээр бодоод олдоггүй. Юи Аюутод нэлээд саруулаад ухаан алдаад сэрэхэд Сакамакигийн гэр бүлдээ буцаад ирсэн. Янгийн ягаа өрөөндөө Лайта бүр бич чаан саналаа гэж гуйнаас нь цусыг нь сороод харин Режи ирээд яаралтай чухал юм асуугаад тэр нь мэдээж нөгөө хэд яг яасан тэдэр Адам энтер гэж ярьж гин үү гэхэд мэдээж Юи тэгсэн намайг Эва гэсэн миний цусыг ашиглана гэдээсэн юу юм бол гэж мэгээд тэгэд Сакамакигийн ах дүүс бүгд цуглараад Канато, Субару гэдэл бүгд л Юид уурлаад ингээд энэ хэд маш чухал зүйл ярилцсан. Тэр нь юу вэ гэхээр тун утгагүй дараагийн тэргэл сар гарна. Тэргэл сар гарах үеэр нар байхгүй болж хоождын сар гарах бөгөөд шин сар гарах үеэр чөтгөрийн ертөнц болон энэ ертөнцтэй нэгдэх сар гарах учраас яг энэ үед нь цус сорогчдын хүчин багастай байна. Тэг ямар нэгэн муу зүйл болчих вэ дээ гэдэр санаа зовтгоогоод байдаг. Тэг юу л болох гээд байна да тий. Режи харин нөгөө дөрөв хизээч Адам болж чадахгүй угаасаа тэдний энэ бодож байгаа төлөвлөгөө нь хизээч бүтэхгүй гэснээ инээснээ цус мосын сорж мураад нэг чөтгөрлөг. Нөгөө талд харин нэгдүгээр анги эхлэхэд баахан чон гарч ирээд байсан да тий. Тэднэр нь нөгөө дөрвийн гэрлүү дайранаас яна юу болоод байгаа юм бэ? Юи тэгээд Сакамакигийн гэр бүлд ирсэн биш шүүд бүр өгтлээ соруулж яадаг. Нөгөөх нь бол чи угаасаа хинч сорсон ч чам тамаагүй зүтэй. Өөрөө баг дуртай айдсан байж гэж авдیں۔ Надад л гоё хэлсэн санагдсан. Энэ бүр нэг ядаргаатай ах угаасаа. За харин нөгөө дөрвлүү яага баахан улаан нүдэлсэн чоннууд орж ирээ бүгд дайраа. Тэгэд энэ үед ягаад ч юм Юи сэрэхтэй нэг тийм сонин модны дэргэд сэрээдсэн да тий. Тэр мод нь бүр хамаг навч энэ төр нь унаад байдیں۔ Канато хайран хүйтэн царайлсаар Юи дээр ирээд "Яста урвагч навшийн охин зөвхөн минийх байх байтал яагаад тэднийг дагаж явж байгаа юм гээл бүр амар сороод тэгсэн гаднаас Азуса бүр хамаг хувцас энтер нь урагдцсан орж ирээд хурдлаараа Эва тэнд бүр Руки баг үхлээ гэд Канато хайран бүр явуулахгүй байж хөөш. Чи угаасаа л новшийн охин байна. Чи урвагч гүлэг байна. Одоо эндээс явах юм бол гэснээ шууд гарын амар чанга базаад хоолойг нь бүр боогоод яг алах гэхэд Азуса нөгөө амиа өхөөс буцдгүй Тэдийг нь гал руу хийдсэн. Яа бүр үнэхээр их баярлсан. Гогч нь баярлаад өглөө. Тэг Канада бүр энэ үйл явдлыг хараад үнэхээр ингээд хайртай гэр бүлээ, хайртай хүнээ ингээд алдаж байгаа юм шиг баг уйлах гад орилоод энэ үгээс яг сэтгцэн юмтай. За тэгээ манай дөрвийн гэр орон бүр оронгороо иргэцэн аимшигтай дүр зураг харагдана. Руки яад ингэ бэрцэн гэхээр Азуса руу нэг чон дайраад тэгээ хамгаалах жагаад урдуур нь ороод тэгээ хамгаалж аваад ингэ гимтцэн юм бэ нэлээ. Ер нь олоо Руки байнга л энэдэг хамгаалдаг. Ингээд Юид энэ үед бүх үннээ хэлнэ.
Энэ эдийн төлөвлөгөө бол Адамын алим төлөвлөгөө. Үүнийг хэрэгжүүлэхэд Юигийн цус маш их хэрэгтэй. Цус нь хэрэг байхгүй бол хэрэгжих ямар ч боломжгүй. Тэгээ Рукич сэрээд төлөвлөгөө хэрэгжих ямар ч боломжгүй болсон учраас Адам болохын тулд заавал цэвэр цусны цус орогч байж л Адам болно гэд сэтгэл санаагаар нь асуунсан байхад нь овоон яг гээл цусан хангамж Рукийг тайлгаруулж зүгээрээ бичээстэй ганцаараа биш дүүнер чи үргэлж байгаа шүү дээ гэж мэгэдтэй нөгөөх нь харин үргэлж өстой миний хажуу даагаараа Юи гэл тэрвэрэд байгаа мó сороод байгаа мó бүр сүлд ойлгох байлоо. За сар хэртэлд явагдаад хамгийн ихний анги дээр гардаг цагаан улаан үстэй хоёр баачкач нь бидний өвөг дээдсийн хүч дээд зэгтээ хүрч байна. Одоо нөгөө тэнэг охины цусал хэрэгтэй олон жилийн дараа энэ бүх зүйл биелэх гэж яриад байт юм аа. Хамгийн сонирхолтой нь нөгөө чоннууд чинь дөрөв цус орогч руу дайрчаад дараа нь Юиг нөгөө дөрвөлгүй ярдсан байх хойгоор Сакамакигийн ах дүүс рүү бас дайрчаад явсан байдаг. Тэгээ мэдээж зорилго нь бол Юиг авах. Юигийн цусал хэрэгтэй байгаа учраас энэ хэдийн бүгдийнх нь хүч суларсан. Одоо дахиад дайрах учраас Аюто Рукид одоо ингээ бөөндөө хүчээ нэгтгэхэд энэ Юигээ хамгаалъя. Хэрвээ тийхгүй гэвэл Юигээ одоо тэд бүр алдаад бараг дуус олноо гэсэн үг гэд ингээд хилэлцэж тохиролцсон ч гэсэн Аюто хэдий хэдүүлээ ингээ хамтарч байгаа ч гэсэн Юи бол миний охин гэж сороод Рукинд бол бас үгүй штэ новшин байна да энэ бол миний охин гэд бас сороод тэг хоёр залууд зэрэг соруулж ин тэр үнэн завхарсан юм аа нэрээ ядчит аюу дуртай соруулах юм аа. За ингээд төгсгөлд нь Канато, Лайто, Шу, Рейжи, Субару, Аято нар болон Руки, Коу, Юма, Азуса нийт 10 цус сорогч залуу нэг арчаагүй охиныг хамгаалахаар улаан цагаан үстэй хоёр өвөг дээдстэйгээ тулалдаж Юиг хамгаалахаар шийдлээ. Хэрвээ энэ өвөг дээдс нь Юигийн цусыг нь авчвал зорилго нь биелжихвэл энэ дэлхийн хамаг хүч чадал нь тэр өвөг дээдсэд нь шилжиж магадгүй. Нэг тийм мэдээлэл бол уншилсан. Ингээд Diabolic Lovers анимегийн 2 дугаар бүлэг дууслаа. Тэгээ 3 дугаар бүлэг бол одоохондоо гараагүй байгаа. Тэгээ гарах юм бол ярьж өгнө. За тэгээ та нар маань энэ их хүч хөдөлмөрийг минь үнэлээд сувгаа subscribe дараад гоё сэтгэлдэл бичих юм бол Юкигээ дэмжиж байгаа бүр маш том сэтгэл болж байгаа шүү. Та нартай бүгдэнд нь хайртай шүү. Зүрх.